Сайн байцгаана үзэгчдээ. Илб сурцгай сууг тавтай морил. Энэхүү суугаар та бүхэн маань 9 шидийн сонирхолтой илбүүдийг сураад тэдний нууцыг мэдээ зогсохгүй мөн хийх аргачлалыг сурч тэгээд тэр илбээр найз нөхөд дотны хүмүүсээ гахшруулах боломжийг олгодог байгаа. Тэгээд та бүхэн маань YouTube суугаар маань зочлоорой. Таалагдчихвэл subscribe дарж дэмжээрэй. Коммент бичиж мөн найзуудтай энэ бичлэгнүүдийг бити шеэрлээрэй. Яг гэвэл илбийн нууц хэврээ үлдүүлсэн. Нууцыг мэдүүлчихэд тэгээд найзтай илб үзүүлэх ямар хэрэг байна те. Тэгм учраас та нар гоё өөрсдөө л сураад тэгээд тэр илбээ үзүүлээрэй. За өнөөдөр нэг сонирхолтой хоёр эрдзэн ашигласан илб сурна. За энэ илбийг бол ямар ч эрдзэн ашиглаж хийж болно. Гэхдээ ерөөхдөө л юм томдоо эрдзэн байвал одоо гоё болдог байгаа. За тэгээд та бүхэн маань анхааралтай үзээрэй. Одоо эхлээд эхний илбийг сурцгаая. За эхний илб бол урдаасаа бол би та нарт бичлэгийн эхэлд үзүүлсэн. Ардаасаа бол ингэж харагдаж байгаа. Тэгээд гис салгаад авчиж байгаа. Ийм үзэгдэл болж байгаа. За нэг яаж хийхийг заая. Баруунаараа бичдэг бол зүүн гартаа эхлээд эрдзэнээ бариад хэрвээ зүүнээр бичдэг бол баруун гартаа эхлээд эрдзэнээ барина. За эрдзэнээ барьчаад эрхээ ургаа дотор нь оруулж барина. Эхлээд эрхээ ургаа дотор нь оруулж барьчаад тэгээд дунд туруугаа ашиглаад энэ талыг нь татаж аав. Ингэж дээгүүр нь татаж аав. Болчих уу те? Ингэж харагдаж байгаа бол дунд туруугаараа дээгүүр нь татаж аав. Дахиад хий. Нэг гартаа эрдзэнээ барьлаа. Эрхээ ургаа орууллаа. Дунд туруугаараа татаж байна. За ингээд татаад барьсан бол ингээ барьдсан бол одоо энэ эрхээ уруугаа энэ нөх рүү оруулаад ингээ барьчихна. Боломжтой тий. За эрхээ уруу орууллаа, татлаа, эрхээ уруу оруулаа. Ингээ барьдсан бол одоо яг үлээр дунд туруу штэ. Дунд туруугаа эвтэйхэн хичээнээсээ салгаж байна. Маш эвтэйх. За тэгэхээр нэг ийм юм үүсэж байгаа штэ тий. Энийг ийм юм одоо аль болох юм жижигхнийг үүсгэх шаардлагатай. За би ингээд их юм болж жижиг маш жижиг үүсэж байгаа. За ингээд энэ үүссэн энийг нөгөө урдлынхаа хүнд аль болох харуулахгүй байна гэсэн. За тэгээд энийг ингэж эрхээ урууныхаа толгой үзүүрийг цоожлоод эсвэл нөгөө хүнээ ингээд бариулчихвал тэгвэл бүр илүү үнэмшилтэй яаж хараад байгаа юм бэ гэмээр харагдана гэсэн. За нөгөө хүнээрээ ингээд бариулчлаа. Тэгээд энийг маш хөвтэйхэн татхад угаасаа гарч ирнэ гэсэн. Нэгсэнтэй гол нууц нь юу вэ гэхээр энэ одоо уул нь яг ингээд орооцсон шиг харагдаж байгаа шүү дээ тий. Гэтэл ингэсэн үед бол мэдээж гарахгүй. Харин бидний хийгээд байгаа зүйл бол тэгсэн юм шиг харагдуулж байгаа гэсэн. За тэгээд эрхээ урууч нь эрдзэн орооцсон юм шиг харагдаж байгаа л яг үнэндээ аль эзэн гадна нь байгаа. Эрдзэн гадна нь байгаа. Зүгээр л бид нэр орооцсон юм шиг харагдуулж байгаа. Тийм. За нэг дахиад нэг удаан татаж үзүүлье. Гартаа барьлаа, эрхээ уруугаа орууллаа. Долоор уруугаар татаж гаргаад эрхээ уруугаа иш оруулаад дунд уруугаа маш хөвтэйхэн салгаж байгаа. Ажиллахгүй байвал зүгээр та нар хэд хэдэн удаа тавтаж агаад тэгээд ажилтдаг болтол нь сурчна гэсэн үг. Энэ бол энийг сурахад бол нэг их олон минут шаарддаггүй. Эрхээ уруугаа татаж аваад энэ аль болох хүнээс нууж бариад татхад угаасаа гарчна гэсэн үг. Татхад хөвтэйхэн татхад. За энийг хурдан хийж сурах шаардлагатай. Хамгийн гол нь маш хөвтэйхэн энэ нэг юм олон юм хийж байгаа юм шиг харагдахгүй ингээл барьчихна. Тэ? Удаа их юм бол ингээ угаасаа анаач нэлээ нот юм хийгээд ингээд баригдчих штэ тий. За энэ наа эхний ил бол юм байна. Тэгээ та бүхэн маань хэдэд удаа тавтаарай. Эхлээд оролдож үзээд ажиллахгүй байна гэж битээ шантараарай. За хоёр дахь хэлбэнд орцгоё. Хоёр дахь хэлб бол бас их сонирхолтой хэлб байгаа. Ерөнхийдөө бол за ардлаасаа ингэж харагдаж байгаа. Ингээд гурвч нэвтэрч байгаа юм шиг харагдаж байгаа. За энд яг ямар процесс явагдаад байна гэхээр ерөнхийдөө бол дээр нь барьж байгаа юм шиг бол дээр нь барьж байгаа доор нь оруулж байгаа юм шиг боловч яг үнэндээ орцсон байгаад байгаа. Тэгээд маш жижигхэн одоо гарын ур чадвар ашиглаад нэвтэлж байгаа юм шиг харагдуулчихад байгаа байхгүй юу? За энийг яаж хийж байгаа би удаан зааж өгье. Баруунаараа бичдэг бол баруун гартаа эрдзэнэ ингэж байна. Эхлээд. За ингэж бариад нөгөө
гарынхаа долоовор руу голд нь оруулаад тэгээд татаач дээш нь гаргаж ирээд одоо ийм болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд дунд турууга долоовор руугаа нийлүүлж ингэж бариад тэгээд ингээд барьчихна. Боломжтой тий. За ингэж эхлээд долоовор руу ингэж татаад одоо долоовор нь жоохон үзүүрээр ингэж татах хэрэгтэй шүү. За бүр ингэж оруулж болохгүй. Үзүүрээр татаад тэгээ энэ хоёр руугаа нийлүүлж бариад дээш нь татаад хоошоо. Тэгээд энд юу болж байгааг нөгөө хүнд харуулахгүй гэсэн үг. Одоо ямар тэр өнцгөөс үзэж ивэл яг ингэж нууж байна гэсэн үг. Ингэж харагдаж байгаа. За ингэ барьсан бол одоо яах вэ гэхээр бам тэр хүндээ яг дээр нь байгаа юм шиг мэдгдүүлж харуулна. Бам дээр нь байгааз бам би яа бам гэдэг юм. Гэсэн бол одоо долоовор дунд турууга салгаад авчна. Тэгээд ингэ орчиж байгаа. За үндсэн барилтаа барьлаа. Инглээ дунд турууга салгаад барихад ийшээ автомат орно. За эхний удаа хийхэд жоох ажиллаж мачлахгүй ингэж дуусаад байвал зүгээр бэлтгэлийн үр дүнд сурчна. Долоовор руугаа салглаа. Тэгэхээр ингэ орчиж байгаа гэсэн үг. За энийг бол бас бал ашиглаж хийж болно. Балч юм эсвэл ямар нэгэн харандаа. Үзүүрээс яг адилхан. Үзүүрээс нь барьлаа. Долоовор дунд туруугаараа ингэж ороод. Тэгээ нөгөө өнцгөөс ингэж харагдана. За инглээ хөдөлж байгаа юм шиг харагдана гэсэн үг. Хэмжтэй юу те. Тэр энийг би хийхэд анханасаа хүний үдээс ингэж бэлтцсэн юм гэсэн үг. Анханасаа. Тэгэхгүй бол ингэж эрзээ өгчөд байгаа ингэж бэлтгэр чи ингэж яг амар хурдан ингэж хийж чадаа та нарын зарим тэгж сурч чадхлах. Би бол арай жоохон тэгж сурч чадахгүй. Би бол ингэ бэлтжээд очдөг. Харж та. Харж маа гэдэг үзүүлчихдэг байхгүй. За энэ бол ингээд хоёр дахь хэлбэр байна. За ингээд та бүхэндээ би өнөөдөр энэ хоёр эрдзээний хэлбэрийг сурлаа. Тэгээд энэ бичлэгийг дахин одоо ухрааж үзээд харалтай үзээд сураарай. За коммент бичиж үлдээгээрэй. Ямар энэ бичлэгийг би яаж сайжруулж болох уу те. Тэгээ мөн дараагийн бичлэгээр ямар хэлбэр сурмаар байна тэрийг бичиж үлдээгээрэй. Би та нарын комментиг уншдаг. Та нарын комментиг уншаад ямар хэлбэр сурмаар байгааг чинь би хараад тэгээд дараагийн бичлэгийг хийдэг. Тийм тохиолдлууд бас байгаа өнгөрсөн болсон. Тэгээд мөн таалагдсан бол бас тэр гой сэтгэлээ илэрхийлж лайк дарж тий сувгийг subscribe дэмжээрэй. Хүмүүс үзэл байх тусам subscribe дарагдаад байх тусам би илүү гой бичлэгүүд оруулаад байх болно. Тэгээд удахгүй биш YouTube сувг минь 10,000 subscribe хүргэх гэж байгаа баяртай байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.